2024 оны Европын арга шалралт тэмцээний финалийн тоглолт Англи эсрэг Испани. Cristiano Ronaldo. Заха, амжилт гоё зэрэг. Cheers, man. Wow, that's very nice. Yeah, bro. It's coming up. Амархан. 2024 оны Европын арга шалралт тэмцээний финалийн тоглолт Англи эсрэг Испани. За энд Англи финал. Тоглолт эхлээс өмнө одоо хэдэн цаг юм? 5 цагийн өмнө. 4 цагийн өмнө. Үгүй ээ. Яг одоо энэ зүйл байна. Энгүү харж байгаа хэсэг бол Бранденбургийн гейтийн ойролцоох фэн зон хэсэг байна. Англи болон Испани фэнүүдийн болон тус тустай барилсан. Тэмцээний финаллаарсан Англи шгшөөгийн талаарх нэг сонирхолтой баримт гэх юм бол бид бүгдээрээ хөлбөмбөгийг Англид үүсч хөгжиж өнөөгийн түвшинд нэвтэрснийг мэдэж байгаа. Гэхдээ 1960 оноос хойш зохиогдож ирсэн энэ тэмцээнд Англи шгшөөг нэг ч удаа төвлөрж байгаагүй. Хамгийн өндөр амжилтанд тэд 2020 он буюу өнгөрсөн удаагийн Европын арга шалралт тэмцээнд дэд бариулсан. Далайсаар тоглоо. Тэм ч учраас энэхүү тэмцээнд тэд маш өндөр амбицтай орж ирсэн. Бас нэгэн сонирхолтой факт гэх юм бол энэ тэмцээнд Англи шгшөөгийн дэмжигчдийн тоо 100,000 давсан гэсэн статистик байсан. Одоо бидний харж байгаа хэсэг бол Европын 3 удаагийн аварга Испани шгшөөгийн бүжээний дэмжигчдийн хэсэг байна. Энэхүү тэмцээнд Испанчууд нийтдээ 3 удаа төрүүлсэн. 1964, 2008, 2012 гэсэн онуудад тус төрүүлсэн. Хэрэв энэ жил төрүүлэх юм бол тэд 4 удаага Европын арга болохоосаа. Энэ жилийн Испани шгшөөгийн хамгийн гол 2 тоглогч нь хоёулаа тийнейж залуу тоглогчнууд Ламин Ямал болон Нико Уильямс. Ялангуяа Ламин Ямал Барса тоглож байгаа 16 настай тэрээр маш өндөр амжилтыг үзүүлж байгаа. Өнөөдрийн финалийн тоглолт хүртэлх статистикийг авч үзэх юм бол тус тэмцээнд Испани 65% бөмбөг эзэмшдэг байсан бол Англи 48% бөмбөг эзэмшдэг байсан байна. Нэг тоглолтод оруулдаг дундаж голын үед Испани 2 гол оруулдаг байсан бол Англи 1.2. Дамжуулалтын хуваар мэдээж бас Испани илүү байна. 89%, Англи 83%. Тэгэхээр ер нь бол бүх статистик Испани талд байна. Тоглолт эхлэх хүртэл Испаниг бид нэр халуунчтай дуу хөгжим дуртай гэдгээр мэднэ. Тийм ч учраас Испани фэнүүд ч гэсэндээ ялгаагүй дуугаа хийж бүжгээ бүжиглэж тэр дундаа бөмбөр, бүрээ, гитар гэх төрөл бүрийн хөгжим зүг авчирсан байсан. Ингээд баян ирж байгаа. Энэ баг 7, 8, 9, 10 ч юм уу игнэтэй байна. Тэрүүгээр бол тэгээд баян. Би ч Португалтай үнчээрээ л Португалынхаа зүйлээ үзсэн.
За одоо ингэ танаар дахиад харуулъя. Тай ангилчд таавч байна. Let's go. Одоо 6 өнгөрч байна. Тоглолт юу нэхэд ойртоол байна. Тэгтээ бас ч болоогүй. Өөр нь хүмүүсээ оруулж ирэх гээд хүмүүсээ явуулж ирлээ. Дараа. Финалын тоглолт үдээ энэ ч юм уу. Бороо сараастай. Орамсгал үүнгүй байна. Бороотой наадам гэдэг шиг бороотой тоглолтондоо алтаргаанаас авуулаад. Таур пир хоол нэг sausage хот өгдөг заах юм даа. Chicken container. Yeah, sure. Sure, I will take the picture. One more. Hey, vamos! Say something, guys. Javi, vertical or horizontal? 2024 оны хөлбөмбөгийн финалийн тоглолт болсон энэ хүү Олимпик стадиум бол дэлхийн хамгийн алдартай цэнгэлүүдийн нэг. 1936 оны Олимпик зориулж баригдсан бөгөөд одоо ортол Германы бахархал түүх соёлын шингээ сангаазруудын нэг гэж тооцогддог. Бас нэгэн сонирхолтой баримт гэх юм бол Герман улс нэгдснээсээ хойш буюу 1989 оноос хойш хөлбөмбөгийн Европын арга шалралт хэмжээний финалийн тоглолтыг ерөөсөө зохиож байгаагүй мөлий. Тийм учраас энэ хүү тэмцээн бол бүхэн ач холбогдолтой тэмцээн болсон. Cristiano Ronaldo da Santos Aveiro. Cristiano Ronaldo. But he's not here, man. Era português. Би Германд ирснээс хойш Монгол хүмүүсийг ерөөсөд харахгүй байж байгаа. Энэ дунд ингээ Крофт дунд явж байсан чи гинт Монгол хүмүүс буюу дээлтэй хүмүүсээс салт харагдаад. За энэ Монгол юм шиг байна гэдээ яваад утсан чи яалтчгүй Монгол юм байсан. Ер нь бол монголчуудыг харахаар яалтч мэддэг тийм хэдий Азуу тариа мэдлэг ч гэсэндээ. Энэ дунд Монголоос Манчестер руу буюу Монголоос Англи хүрт дуугараа хэлсэн. Манчестер Юнайтедийн хөгжөөнд нэмжиж Ваза бас байж тарсан. За ингээд хамсгаж Вазатай таарлаа. Мондөг залуу шүү. Энэ Олимпик стадионын өөр таарлаа. За амжилтсий. Евро 2024-ийг монголчууд дамжуулсан телевиз бол Централ телевиз гэдэг бид бүгд мэдж байгаа. Тийм ч учраас Централ телевизийн хамт олон бас явж исэн. Тэр дундаа одоо бид нэр олонд танигдсанараа бол төлөвч анхаа Централ телевизийн захирал анхаа олон түүний багийнхантай танилцаж баг зэрэг юм ярих боломж олцсон. Зааха амжилт гоё зэрэг. Португалаас явсан ба. Тийм Португалаас. За. Баас багмаа хасагдчихад жоох муухай. За амжилт зааха гоё зэрэг. За. Nice. Бороотой хот гээд айлын байж байгаа. Одоо саан зэрэгчлээ нь ер нь бороо орох шинжгүй харагдаж байна. Яа энд юу болов? Энэ бол шүү. Спанод яалтч халамжтай ардам тэгээд яалтч илүү угаас ингэж хацуул чарангууд. Англи фэн. Buy a beer? Thank you very much. Are you selling? Yes, How much yes. that? €5. €5. Yes. Okay, man. This buy some. Thank you. Only cash, right? PayPal also. Okay, let me check if I have cash, and I'm gonna buy cash. You filming? Say something, man. Hey, what's up? I'm making some vlog. Where are you from? I'm from Mongolia. Mongolia. Oh, Yeah. for the European Championship. You are here for the European Championship. Because I'm studying in Europe, so You don't need that. Nice. where are you from? Yeah, from Berlin. Berlin? Yeah. Oh, I try to make some cash. Okay. Okay, man. One beer. Yeah. Okay. I have cash. Yeah. Yeah, you can open. Oh, nice. Nice skin, man. Thank you. Thanks, man. See you. Cheers, man. You don't know
очтоод явуулсан. Цангаад тэндээс авахаар 8 евро гэсэн. Энэ залуу сая 5 евроор зарчихсан. 3 еврог ашигтаад авчлаа. Ойчтой юм амар өтөө гоостой. Бодлоо нэг би 8 евро гэж чи Монгол мөнгөөр өгсөн. 30 мянга гэсэн үг. Кэрч 3 евро 10 мянга хэмнээ би 20 мянгаар авчлаа шин. Ойна. Ямар ч төлөвлөөгүй үзэлт гэнт ирлээ би. Яг өнөөдөр өглөө Берлин буугаал. Spani fino. I need a ticket to my ticket. I need a ticket to my ticket. I need a ticket. Өстө гоё өмсгөлтэй хүмүүс явж шүү. Ховор өмсгөлтэй. За, евро гэжтэй. Ард нь ийм л юм болж байна. Бид нэр зурглаар үзэхдээ ингээд зөвхөн юу болж байгааг нь хараад тоглолтоо үзээд байж байгаа шүү дээ. Hello. Амар нээлттэй байна шүү дээ. Бид тэнийг Португалийн өмсөлтэй хүн надаас үгүй байгаасаа гэж амар хүссэн л дээ. Даач би ганцаараа юм шиг. Цагдаагийнх нь ингээд авсан байгаа. Одоо энэ зам ингээд энүүгээр ингэж тойроод бүр ингээд битүү тойроод уртсан бохгүй. Тэгээ битүү ингээд цагдаагаар угаасаа битүү гарч байгаа. Арга баха ийм олон мянган онд чинь. Тэгээс бэлэн байдал байхгүй угаасаа бодлоо баг. Яа. Хөө Ромыны тог нэмэрсэн хүмүүд эсвэл би буруу харсан уу? Украин юм уу? Ромын дээр гэж бодсон. Украин. Чому? Испани л шүү дээ. Слэт. Буруу харсан байж. Яг ч үгүй. 2 баг тоглож байгаа болохоор над чи ингэж өөр багийн өмсгөлтэй өрсөн барыг алга. Яг Аргентин өмсгөлтэйгээс нэг харагдчихсэн шүү. Хүмүүс чи Португалаас ирсэн мөн үү? Уус Португалыг дэмждэг Португалаас ирсэн болохоор нэг тийм ээ яг. Өглөө шүү. Date la vuelta, fala el nombre Vamos, vamos. Con el nombre Cucurella, la pala, ponte yo. Cucurella. Wow. What a jersey, man. Very good jersey. Que se vea, que se vea. Cucu. Pedazo. Ya la veo hasta Rubén Maduro. Gracias. Say something. So, cheers from the Syrian Cucurella. Cucurella. Yes, vamos, man. Good luck. Нэрэл Cucurella-тай адилхан залуу байлаа тий. Харсан бол Yeah, bro! It's coming up! cheers. Үнэн над бол хамаагүй шүү дээ. Би бол хоёулаа үлдмээр байгаа. Англи хойч нөө Испани хойч. Би ч угаасаа Португалын байсан. Яг бүгдээрээ л Испаниг хичээлээ хүмүүс ус усаараа. Скотланд ч үртэл түрүү Испанч дээр явжсэн шүү дээ. Maybe 1 beer 5 euro. I pay 5 euro. Ah, But can you do both or not? half 10 euro. No, I have 5. Come on. Are you sure? No, it's fine. It's fine. Thank you. Wow, that's Cheers, very thank nice. you. Хаасаагүй бизнес юм да. Хэмнээ бизнес, урны бизнес, надаа үүдэнд оролтны бизнес, хоолтойны бизнес гэдэг. Яг ч том хэмжээнд би дад нь аюул том юу явж байгаа. Санхүү. За одоо ингээд Олимпик стадионы яг орох хаалган танаасаа ингээд метрогоор явж ирж байгаа. S3, 5, 7 гэдэг янз янзын метро явж байгаа юм лээ.
Тэгэл бүндэ ирээд нооцтой хүмүүс нь болохоор сайн дүр ажилласан. Одоо нэг аль хаалга руу авах вэ? Одоо энэ хоёр үнсэн гейжтэй. A gate, B gate гэдэг. Нэг нь Испани фэнүүд, нэг нь Англи фэнүүд. Тэгээд ингэ ялгаатай. Энэ гайд энэ доо бүр хаг ашигтай хаг бүр бизнес юм билээ. Хаасаа юу амар хөө авдаг. Энэ хөө цагдаа нар энэгээр байна. Машинтайгаа ирээд машинаа ингэж фотодоор чинь. Одоо ингэж тоглолт руу явж байгаа да. Цагдаа нар дээр очиж юм байвал яа юм бол ерөнхийдөө трамер юм уу? Трамер биш шүү. Метрогоор яваад байна. Одоо нэг харагдаж байгаа метро нь. Тэгээд метрогоор явж ирээд тэндээс нэг 11 км орчим байх ч байсан. Метрогоор бол нэг 20 минут ч юм уу 30 минут ч юм уу яваад ирсэн. Тэгээд асуудал юу нь бол байхгүй. Машингүй байлаа гээд, сүлгүүгүй байлаа гээд ч юм уу. Нэрс асуудал ба. Бараг 5 минут болгоно. Эсвэл 5 минутаас бараг багцсан хамаагүй ингээд метроны явж идэг. Ер нь Испани пенер илүү байна те. Ингээд ихаа. Сая энэ цагдаа юм. Тэгээд цагдаа юм шиг авчихжээ. Commission гэдэг туулж дуусгаж. Far end where the buildings are. Thank you for your cooperation. Yeah, тэгээд ийм фуд юм бодчихно. Одоо энэ болохоор дүүрэн цагаат гэсэн юм. Тэгээд цагдаа нар. Одоо хамаагүй Стигэвэт. Яа, цагдаа нар нутгийн яваад ирчихсэн байлээ. Түрүү Английн цагдаа нар, Испани цагдаа нар байсан бид явсан зургийг авсан ч дуулцсан. Саяхан Английн цагдаа нар байлаа. Яа, нэг иймэрхүү байна. Messi is the best. Come on, man. Yeah, he is joking. Yeah, you know, Ronaldo-гийн сүлжээ магадлаар Messi is the best. Эндээсээ буцаад хотын дүүргээ явсан. Яг тэр тоглолтоо ер нь бол ордны гаднаас биш. Хотын төвд зассан том бэлгэцнээс өдрийн харуулж ирсэн Бранденбургийн гейтнэж залцсан. Тэндээсээ үзэх гээд буцаагаад тун суугаад тэнд төрөөр хөдөлсөн баа. Энд нэгдүгээр том дэлгэц засаагүй жижигэн дэлгэцүүд байсан ч гэсэндээ хоёрдугаар хотын төвдөө бас илүү ойроо авч идэх юм болоо гэж бодоод. Басны сонирхолтой баримтах юм бол Олимп стадион дотор үзсэн 65,000 орчим хүнээс гадна нийтдээ гадна талбай, хотын төв, фэн зон, бар гэх зэрэг газруудад үзсэн хүмүүсийн тоо 500,000 хүрсэн гэсэн тооцоо байсан. Тэр ямар их хүн Берлин хотод Берлин тоглолтыг үзсэн гэдэг нь хүндээ санаж болох ба. Тэр метрогоор бол буцаж байгаа хүмүүс бол их байгаа. Тэгэхээр бас бүгд тоглолт руу хайрч байгаа. Яа. Одоо энийг гоё влог болгож үзүүлж чадвал гол болох хайр тэгээд За одоо баг цаг 9:30 мөч болсон. 10 болсон эсвэл хараад яг 9:30 болчихсон. Тэгээд яг би ямар учиртай бас бичлэг хийж байгаа вэ гэхээр түрүүн тэгээд яг тоглолт дууссан эхлэхээс өмнө би юу яачихгүй Олимпиус стадионоос яваад хотын төвд ирж том нөгөө нэг хоёр Германы хаалга байна шүү дээ. Одоо яг тэр нуурч ингээд бүтэн болсон. Тэр ингээд амар алдартай хаалганы хажуудалд өдөр бол том асар зассан уус тэнд том юм дэлгэц тавьсан үзүүлсэн. Тэр нь одоо яг энэ парк дотор байхгүй. Би яг энэ дээрээ үзвэл илүү гоё юм байна гэж таад ирсэн чинь амар очирсан юм. Би амьдралдаа ийм их харсангүй нэг дор.
хэдэн мянган маа 20 мянган нэг дээр байгаа юм хайш. Бүр пик тэбинд бүр яг 2 цаг очрлоо. Яг орхоод гэсэн чинь ийм том цүнхтэйгээ оруулд юм да. Германд нэг юм үнэхээр таалагдсангүй. Хаашаач урсан нэг ийм Виктоны нэг Porsche эдэн штэ нэг юм жижигхэн. Тэрнээс том л цүнхтэй юмтай бол оруулахгүй гээл. Тэр нь үнэхээр таалагдсангүй. Хүн ингээд 2-3 цаг ойжрж явж явах ч тэ. Тэгэл дургуй өрөөд явж гин. Нэг пи уугаад. Анхудаа ингэж Европын аргачлал болт тэмцээнийг нүдэрээ бүр ингэж гэрчлэлээ. Зургатаар л хаддаг байсан бол олонч хүмүүстэй таарлаа, ярилцлаа тий. Бүр Монгол хүмүүстэйг хүртэл таарлаа. Тэгэхээр сонирхолтой л байна. Энд хөрхөн пип бооз ийм таглаатай. Хөп гээл задарчтай. Монголчууд санаа аваас нэг төмөр тор татсан бүр амар том хэдэн ч километрийн. Тэгээд эхлээд юусоо оруулахгүй нөгөө талд хоосон маа гээд баах алхаас бид нар ч бараг л 3-4 км татсан л. Тэгээд нэг юм орох гээд 2 цаг очруулж байгаа ч. Энэ боллоо. Тэгээ хаа. Стар бол юм гоё лээ. Дээшж байгаа нэг pub маа суужаад үзт юм лээ. Бас финэнд л үзээгүй. Тикт 8 үнэтэй. Угаасаа. Амар байна. Энэ атмосфер энэ уур амьсгал бол зүгээр 2024 оны 7 сарын 14 өнөөдөр миний хувьд бол үнэхээр гайхалтай өдөр байлаа. Европын уур амьсгал хөлт ялангуяа хөл бөмбөгийн соёлыг өөрийнхөө биеэр ингээд мэдэрсэн гайхалтай өдөр нэг байсан. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгэхээр дараагийн влогоор бид олцгаая.